Яг бол массив хайсан массив болгоно гэдэг. Одоо жагсаалтан дээр түрний дууд яг жагсаалтаас ашигласан байсан л да. За энэ жижиг юм. За. Жарич тамарч. За жагсаалт өгсөө за гэдэг. Энэ яг гэдэг бодлого байж дээр энэ нөгөө компаниуд ажилтан авах гэдэг гэсэн шүү дээ шалгалтаар энэ болохоор дээр нэг My Code School гэдэг зураг ч юм уу нэг юм явсан баха. Энэ дээр энэ бодлого орж ирсэн. Тэгээд хэрвээ яавал сонирхол гэж байгаа маань видео чигчээж байгаа. За энэ дээр байгаа л шүү дээ. За нэг тийм тавгай юу нэ манай жагсаалт өгөгдсөн байгаа маа. Жагсаалт байгаа. Тэрний хамгийн ихний нөгөө толгой зангилаа гэдэг. Толгой зангилааныхын загчийг өгсөн. Загч нь байгаа. Тэгээд бид нар жагсаалтан дээр нэг бүхэл тоо нэмэх гээд байгаа. Бүхэл тоо жагтай. Бүхэл тоог нэг зангилаа руу хийж байгаа. Тэр зангилаагаа нэмэх гээд байгаа. За тэгэхээр нөгөө өгсөн бүхэл тоог агуулсан тийм шин зангилаа үүсгэх нь тэр зангилаагаа жагсаалтынхаа хамгийн сүүлийн элемент болгож нэмнэ. гэж. Тэгээд сүүлийн элемент болгож нэмнэ. Тэгснээр үр дүн болгоод одоо шинээр үүссэн жагсаалтынхаа шинээр үүсэж байхдаа жагсаалт нэгээр устгуулж штэ тий. Тэрнийхээ толгой нөгөө ихний зангилааны загчийг цаанаа гэж. За энэ дээр яг ингээд нэг урт жагсаалт байжснаа сүүлд нэг зангилаа нэмчингүүд тэр ихний зангилааны загчууд нэг өөрчлөгдөхгүй штэ. Тэгэхээр ямар хачин юм буцаад ингэж бодож магадгүй. Яг өндөө бол нөгөө ийм бодлогод ийм онцгой тохиолдлууд их хийдэг тестн дээр. Тэгээд юу байж болно? Анхандаа жагсаалт нь хов хоосон байж болно. Бүр нэг ч элементгүй 0 урттай. Тэгвэл нөгөө толгойн загч нь болохоор яг нуур урттай байна гэсэн. Одоо дэмжингүүд нөгөө шинээр үүссэн зангилаанд ганцаарх нь орж ирээд 0 урттайс нэг урттай болгож байгаа шүү дээ. Тэгээд толгойн загч маань тэр ганц зангилаагаа заах ёстой. Тэгэхээр хуцаах юм тэр нуул байж байгаад шинээр нэг зангилаа заагаад унсан тэрийг хуцаах гэдэг ч юм. Нэг юм хөө хязгаарын тохиолдлуудыг их шалгадаг. Тийм болохоор их толгой зангилаа хуцаана гэдэг чинь бас зарим үедээ их утгатай байна гэсэн. За тэгээд толгой зангилаа байж иж бус элементүүдийг нь олно шүү дээ. Ингээд нөгөө next гэдээ явж байгаа. Энэ дээр үгс бичсэн юм шүү дээ. Толгойн зангилааны загч нуул байж болно. Тийм ерөнхийдөө анхандаа манай жагсаалт хов хоосон байж магадгүй. За тэгээд бид нар нэг юм нэртэй функц бичих юм байна. Insert node tail гэдэг доор нь ингээд код бичих юм байгаа. За бид нар толгойн загч өгдөн. Загчтэй. Тэгээд өгдөн нөгөө нэг integer утгын data гэдэг тийм утга өгөх юм байна. За буцаахтаа бас нэг юм хөө загч буцаана. Ийм төрлийн singly linked list node гэдэг нэг дан холбоостой жагсаалтын зангилаа гэсэн нэртэй тийм юм буцаах юм байна. За энэ нэр нь болохоор нөгөө айгуу юутай харагдаж байна. Нөгөө урт гонцгой юутай дөрвөн үгийг заалтуулаад бичсэн. Яг нөгөө Java-гийн стил нэг юм гээд ингээд өгнөдөө бүтэн бичих хэрэгтэй гэдэг заавал. Ингээд нөгөө хуучин бид нар C дээр ингээд зарим функцүүдийн нэрийг санах юм бол хачаачин функцүүд байдаг шүү дээ. Printf гэж байгаа шиг тийм print нь яг хэвлэн гэсэн ард нь f хэсэг тавьчингуудаа тэр нь форматтад гэж байгаа маа гэдэг хэлбэржүүлсэн байдлаар хэвлэдэг гэдэг. Тэгвэл урд нь s хэсэг тавьчаад s printf гингүүтээ string рүү форматтаагаар хэвлэж байгаа маа гэдэг. Тэгээд ингээл ганц үйл үгнийхээ урд хойно нэг үсэг нэмээд нэг үсэг болгоно нэг үг байгаад байдаг. Тэрийг буцааж тайлж уншиж чадчихвэл жинхэнэ C ч юм болдог ч юм тийм. Тэгээд Java дээр бол ингээ бүтлээр нь бичнэ. Ягаад гэвэл өөр бичээгүй энэ програмын ягаад хүмүүс уншин ч гэдэг юм уу те. Нэг юм юутай байгаа. За оролт нь нэг юм их байна. За оролт гаралт одоохондоо биднээс нэг хамаагүй. Оролтоо нөгөө хүн одоо бичсэн байгаа. Нөгөө хүн гэдэг нь одоо энэ шүү дээ. Нэг интгэл юм багс та. Энэ бодлогын харшаа гэнэ. Харшаа гэдэг нь зохиосон. Тэр нь Аллахабад гэдэг хотод байдаг. Энд интгэл юм шиг те. Indian Institute of Information Technology гэх 3 айтай T гэдэг.
My Code School-ийн тэдний хамтдаа мэдгүй энэ хүн бодлогын зохиос юм байна. Та нар ингэ бодлого бодож ирсэн аа сүлдээ юу яаж бодож байна? Зохиож бодож ирсэн. Хэдэн тест зохиогол хэдэн хоосон код бичээл яах нь штэ. Ер нь энтгүүд нөгөө юуны IT дээр их олноор байдаг болохоор тэгээд хэлтэй гарав. Боловсрол бодонд. За энэ тэгэхээр орлогот нь хайчих. Биднээс нэг хязгаарлалт хэрэгтэй. Яг сонирхолтой нөгөө N нэгээс 1000 хооронд байх юм байна. Одоо бодвол жагсаалтанд элементийн тоон. Тэр жагсаалтын элемент нь бас утга нь нэгээс 1000 хооронд байх юм байна. Гэт. Тэгээд жишээ орлогонгуудтай ямар ч гэж. Энд тэнцүүд 5 гэж оруулаад 5 элемент оруулсан юм байна. Тэгэнгүүт юу яах гэж байгаа ч гэдэг. Нэг тоо нэмэх гээд байгаа бол за энэ нэгээр амар тайлбарласан байна. 141 эхлээд ороод эхлээд хов болсон байна. Тэр дараа нь 141 ороод ирнэ ийм хөө байдалтай бол манай жагсаалт. Тэгээд араас нь 302 ороод 302 чинь яг ч төгсгөлдөө нэмэгдээд байгаа юм да. Тэгэхээр ардаа нэмэгдээд ийм болно. Дараа нь 164 орж ирээд ийм болно гэдэг. Энэ ч зөндөө олон ер нь цаана тестүүд нь тийм байгаа маань. Ингээд ард нэг тоо нэмдэг тестийг ингээд 4 дуудчихж байгаа юм тий. 4 5 ч дуудчихад байгаа. Тэгээд дандаа ардаа нэмээд байгаа. За ардаа нэмдэг функцэнд бид нар бичих хэрэгтэй. Гэдэг юм. За ингээд шууд чих боодох уу гэдэгтэй. За хэд шүү. За код нь энэ за баах юм импортлсон. За зөндөө олон юм. Үүш энэ юу. За энэ вебтэйгээ холбоотой юм уу хаашаа. Юутай solution гэдэг нэртэй класс байх хэрэгтэй. Тийм байх. За ингээд бичиж байгаа. Бидний бичих ёстой функц бол явж энд байгаа шүү дээ. Энийг бичих ёстой. Устын хайд хийчих. Нөгөө нэг encapsulation гэдэг шиг нуугаад далдлаад авчиж. За print за хэвлэдэг функцэнд байна. Энэ минут бид нар баг хэрэглэгчгүй. Яг энэ байж байх хэрэгтэй юм байна. Node tensor node next гэн. За эндээс бид нөгөө жагсаалтаа яаж элемент рүү хандж хийж ийн гэдэг юм харж болох юм байна. Энд дээр нэг static class явж байна. За яг нь сонин сайхан юм харъя нөгөө юу яаж болох юм те. Энэ class public class дотор хоёр static class явж байна гэдэг харж байна шээ. Single linked list node гэдэг нөгөө дан холбоостой жагсаалтын цаглаа. Энэ дээр болохоор single linked list гэдэг жагсаалт нь өөрөө байхдаа толгойн зангилаа гэдэг юм бүртэй байх хэвээр. Байгуулагч хэрвээ энэ жагсаалтыг байгуулах юм бол хостноос нь байгуулах шүү дээ. Жагсаалтуудыг хөвчлэн нөгөө нэг яах вэ? Динамик хөгжлийн хүч учраас хамгийн анхны урт нь гэх юм уу те 0 хамгийн анх бол 0 урттай байна. Хов хоосон байна гэдэг нөгөө толгойн заагч нь анхандаа 0 урттай байна яач ч байсан гэдэг юм. Энэ хэнийг хэмэлээ занглаа те занглааг үүсгэхдээ харин юу байна? Байгуулагчид арай овоо кодтай юм байна. Юу гэхээр дататай байж болно те. Дататай байгуулах юм бол үеийн дататай байгуулъя гэдэг юм. Дататай байгуулах юм бол бүгдийг ингэж хуудаад next нь байхгүй те нуух гэдгээр ингээд жоох юм. Challenge байгаа юм шүү. За энэ ч одоо тэгээд яаж нөгөө хөрх нөтгөө халах юм да. За ийм хөө ингээд хийж байна шүү дээ. За ингээд хэвлэдэг юм байна. За эндээс код харж байгаад яаж явах энэ хэвлэнэ гэдэг чинь толгойн занглаас хуудаад сүүлийн хүрт нууц хүртгүүгээл хэвлэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө ганц явдаг алхам маань нэг занглаанаас нөгөө занглаа руу ингээд дараагийн занглаа руу явахын тулд одоогийн занглааныхаа next нөгөө гэсэн талбар дээр байгаа нөхрийг аваад өөрт нь олгочихно. За өөрт нь олгочихно гэсэн. За тэгэл энд нэг юмрууд бичээд байна. За энэ нөхрийг нэг яагаад заавч яаж байна. Байна. Хинэ мөхөд чи жоохон байж цагийн дараа залах уу? Би яг нэг хичээл орч тий. Могиш тоо. Яа. За ингээд бид нөгөө юу хүний код судлаад байгаа. Нөгөө ямар шүү байдлаар өгдлөө зарлцсан юм тэргээд. Энд дээр нөгөө main function дээр явж байгаа. Гараас юм авдаг юм. Тэгээд main function дээр гараас тоонууд аваад за энэ нэг мөр шилжүүлэг яадаг гэдэг бүх тэмдэгтүүдийг алгаснаа л гэнэ.
Тэгээд бүхэл тоонуудаа аваачаад толгойнхоо зангилаа нэг шинээр зангилаа үүсгээд ардталтаа дэмжиж байгаа. За манай нэг функцийн дуудагдаад байна. Тэгэхээр манай функц нь үүргээл их сайн гүйцэтгэх хэрэгтэй байна. За тэгээд толгой нь бол юм аа. За ийм байна. Одоо бид нар юу хийх вэ гэдэг дээр биднэрт юу өгч байгаа вэ? Нэг жагсаалтын толгой өгөх юм байна. Тэгээд нэг өгдөл бүхэл тоо өгөх юм байна. Тэгэхээр юуны төрөнд бид нар юу боосох хэрэгтэй? Зангилаа үүсгэх хэрэгтэй. Тэгээд зангилаа үүсгэхийн тулд сая дээр явуулсан. Тэр ойн шүү дээ. Угсаа дээр бичсэн байна. Ийм нэг юу үүсгэх хэрэгтэй. Ийм зангилаа үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр ийм single link list node гэдэг юу байгаад байгаа? Класс байгаад байгаа. Алж юу? List node энэ байгаа тийм. Энэний класс чинь шүү дээ. Энийхээ байгуулагчид дуудана адилхан нэртэй тийм. Гэхдээ өгдлөө дуудчихна. Тэнгүүд нэг юм зангилаа үүсгээд дотор нь бүхэл тоог бичээд next загчийг нь юу болгочихно гэсэн үг байна. Next-ийг нь нууд болгочих байгаа. Next маань чанар байгаа юм шүү дээ. Next маань public юм байна гэхээр бид нар public талбарыг яаж хийж хандж болох юм аа. За тэгэхээр одоо энэ дээр бид нар сайн нэг уртнчтай юу үүсгье. Ийм төрлийн ийм байгуулагчид дуудаад салаад штэ. Ингээд буцаахтай. Буцаах юм шүү дээ. За энэ функцийн нөгөө буцаах одоо тэр юм алга. Нөгөө төрөл бүр байхгүй тийм. Тэгэхээр тэр return яснаад мод гэж хэрэг бүр ингэж хийчих юм байна. Insert base гэдэг юм функц бичихтэй. Энэ яг болгоно гэж байна. Нэг юм буцаах юм шүү дээ. Уурлаач. Би нэг төрөлөө хурж аваа гэж. Энэ төрлийнх нь нэр нь шүү дээ, тийм. Энэ буцаах хэрэгтэй. За одоохондоо бид нэр зүгээр нэг энэ удаан зураасыг ялгая гэх юм бол энэ буцаах буцаагаа гэнэ. Тэр зүгээр хэлж байна. Return гэсний ер нь нуудлыг буцаачих юм нууж юм. За ингэж юм энэ удаан зураас л болчихлоо. Нэг алдаа гэж биш болчихлоо. За яг гэдэг нөгөө нэг юу бол юм гэдэг нь шүү дээ, тийм. Энд одоо бид нар дахиад болох ч гэсэн гэхдээ одоохондоо аим шигтэй нэг алдаа гарчих байгаа. Янз бүрийн алдаа гарчих юм бол тэр нь нөгөө мэддэхгүй жоохон яваад байвал юм байна. Үрчээд байдаг. Мөр нэмэх болгоно алдааны орчлоо. Тийм болохоор ойрхон уулын хөрвж үзэж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар сайн нэг л мөрчлээ л дээ. Нэг амар алдаа гайвах. Юу болж байгаа. За тэгээд англиар үсгсэн. Тест хийсэн юм. Бүгдээрээ 3 хариу өгсөн. За манайх юу ч гаргав. За яаж ч гаргав. За юу нуулгцсан хэрэг гаргав юм шиг тийм. За одоо яг бид нар шин зангилаа үүсгэснээр нөгөө юутгаар холбоно. Нөгөө толгойтой одоо байгаа зангилаа одоо байгаа жагсаалтынхаа толгой зангилаатай толгой зангилааг нэ одоо байгаа жагсаалтынхаа хамгийн сүүлд аваачаад залгах гэдэг. Тэгэхээр яг энэ гэсэн энэ юм байна. Жагсаалтууд өгсөн байгаа толгойн явж байгаа. Тэгэхээр бид нар яг гэхээр тэр толгойноос ахуулаад next гэж явсараа хамгийн сүүлд хүрээд нөгөө нуултай хэсэг дээр хүрснэ. Тэр жагсаалтын хамгийн сүүлийн зангилааны next нууд байгаа шүү дээ. Тэд next-ийг нь аваад нууд биш нөгөө манай энэ new node руу залгачих. Тэгэхээр ингээд явсараа жагсаалтын төвшөлт нь яаж чана шүү дээ. Залгагдчихна гэсэн үг. За нэг юм. Тийм хийя. Тийм бол яг нэг тийм төгсөх хүртэл нь
нуул болтолны явдаг нэг тийм давталт хэрэгтэй. Тэр давталт сайн хаана харагдсан гэхээр аюу биелийн очих гэдэг л та. Хаана харагдсан гэдэг принт дээр харагдсан. Принт гэдэг чинь бас адилхан аваад ингээд төгс хүртний явахтаа нуул хүртэл ууй дэвш энэ давтлыг авчи. Нууд нь нуул биш байгаа тохиолдолд энэ давталт ажиллаад тэгээд нэг юм хийж байгаа юм да. Тэр нь бид нарт хэрэггүй. Хэвлэгтэй холбоотой. Бид нарт бол энэ давталт байгаа. Тэгээд дээр нь энэ node to node next гэдэг нэг юм тийм. Дараагийн юу цаглаар өсөрдөг нь. Тэгээд энэ дотроо нуудтай өсрөх биш байвал нэ. За. Энийг ч юм шууд харж байгаа болчих юм. За. Node за. Одоо бид нарт юу хэрэгтэй вэ? Энэ дээр жагсаалтын төгсгөлд хүрэх хэрэгтэй. Сүүлийн цаглаан дээр очих хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр нэг хөө залгамт. За. Юу нүүд маань нэг шаны явуулаа болчих уу? Улаач биш юм аа. Бүрдөө болчих. Энэ бодвол нэг хэрэгэлсэнгүй гэдэг байна. Тийм ээ. Ийм эсвэл залж хэлэхгүй байна гэдэг. За. Төгсгөл хүртэл нэг явах хэрэгтэй. Тийм тавталчаа. Ямар л тийм. За. Юу вэ? Энэ давталтын хүмүүсийг хэлэхгүй болчихлоо. За. Бид нар давталтын хүмүүсээр юм гэж та. Манай цаглааны нэг дараагийн цаглааны загч нь нуул зүг биш байвал ч одоо нуул биш, хос биш нэг юм байх зүг шүү дээ. Тэгвэл дараагийн цаглаар үсч чаддаг гэдэг ингээд сүүлийн цаглаар хүртэл явж байгаа. Энэ юу одоо нэг занглаа байгаа. Тэгээд тэр занглааных next нь хоосон биш байна гэдэг чинь бүр нэлээд өндөр шаардлага болчиход байна л да. Нэг занглаа нь өөрөө байгаа. Дараагийн занглаа нь бас байх хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр нөгөө ийм хүн нөхцөл байгаа. Шууд хэд нь 0 гэж бодож байна. Тэгэхээр шууд хэд нь 0 гэж бодож байна. Тэр нь нуул гараад юм бол хоосон жагсаалтай гэсэн үг тийм. Тийм бол яг уу хоосон жагсаал байгаа тохиолдолд бид нар хоосон байсан юм дээр хэд гэдэг концепцнууд гэсэн утгатай манай шинэ занглаа new node гэдэг үүссэн. Тэр new node нь дотроо тоотой тэгээд next нь бас нууд болчихж байгаа шүү дээ тэр байгуулагч дээр. Тэгэхээр ерөөсөө манай энэ занглаа чинь ганц занглаа, сурын ганц занглаа юм буцаахтаа одоо шинэ жагсаалтаа буцаахтаа зүгээр new node буцааж байгаа гэсэн. New node-ийн загчиг тийм чинь ганцхан юм чинь. Ганцхан занглаа байгаа юм чинь. Ингээд буцааж байгаа. Юу мэдээж яаж return гэж тийм. Тэгээд энэ функцэн дээр дууснаа. Цаашаа явахгүй. Юу гэж юм шүү дээ. За цаашаа бол нөгөө нэг хэрвээ хідэн нуул биш гэдэг чинь нэг ямар нэг занглаа хуучин байсан. Ядаж нэг байсан тийм нэг занглаа. Тэр занглаагаа ийшээ хавах хэрэгтэй байна. Нөгөө манай тэр занглааныхаа ардталт нь манай new node-д байгаа. Тэгэхээр яг за хоосон жагсаал байх үед манай нөхрийг нэмдэг код нь за энэ байна болж байгаа. Одоо биш бол ийшээ орно. Тэгээд нэг занглаа байсан гэж үзээд ганцхан занглаа байдаг тийм. Манай хэд бол ганцхан занглаараа зааж байдаг. Ганцхан урттай ийм жагсаал руу зааж байгаа. Тэгэнгүүт
бид нар тэр node гэдэг нөхөр маань гэхэд заасан байгаа шүү дээ. Тэр ганц англиар заасан байгаа. Тэгэхээр node-ийн next нь нуултай тэнцүү биш байхад гэхээр энэ давталт руу орохгүй гэсэн үг. Нөгөө ганцхан занглаа байсан ч гэсэн энд рүү орохгүй чинь тэр ганц занглааных нь next нь нуултай тэнцүү байгаа шүү дээ. Тэгэхээр тэнцүү биш гэдэг нь тавьчаар ийшээ орохгүй. Ийшээ хэзээ орохгүй гэхээр ядаж хоёр занглаатай үед тийм. Хоёр занглаатай жагсаалт байгаад бид нар урдх нь нэмэх гэдэг байгаа бол ийшээ орно. Ийшээ ороод юу болох вэ гэхээр манай нode гэдэг заагч бол тэр хоёр занглааны эхнийхэн зааж байсан бол одоо дараа нь хоёр дахь үеийнхээ заана гэсэн. Тэгээ бид нар энэ давталтыг дуусгах node гэдэг заагч бол хамгийн сүүлийн занглааг зааж байна гэсэн. Тэгэхээр одоо бид нар node-ийнхаа дараагийн заагч нь нууд хамгийн сүүлийн занглаа дээр ирсэн шүү дээ. Тэгэхээр next гэдэг хавтар нь бол нууд байгаа. Тийм болоод манай new node-ыг заач гэдэг ингээд холбоод тавьчихна гэсэн. Юу уцаах юм гэхээр уцаах юм нь болохоор одоо бид нар нөгөө нэгэн занглаатай байсан арт нь хэнийг нэмсэн, шинэ занглаагаа нэмсэн. Тэгэхээр манай head бол хэвээр байна. Цаана нэг юм. Одоо энэ цаана нэг бахан тест хийх байна. Өшөө янз бүрийн тохиолдолд орхиж байгаа бол тэгэхээр энэ дэж ажиллаж та. Энэ бол бид нар энэ дээр хоосон байх үед нэгтэй байх үед гээд харлаа 2 3-оор цаашаа зөндөө байхаа гэдэг. Чанартай за нэг юм. Тэгээд нөгөө 3 тестээр ажиллаа. За хоёр тест хийсэн. Хоёр тест нь явууллаа. За ингээд оролтон дээр хоёр тест нь юу гэсэн үг ингээд боосон жагсаалтай байсан 5 элемент нэмэгдэхээ гэсэн. Тэгээд энэ бодлогон дээр өгүүлбэр дээр байсан 141-ийг нэмлээ, 141-ийг нэмлээ. Тэгэхээр бид нар манай програм хоосон байж хат нэгийг нэмж чаддаг гэсэн үг. Чадж яана гэсэн үг. Тэгээд ингээд араас нь нэмэл явуулсан. Хамгийн сүүлд нь юу ч гаргаад байгаа. Хэвлээд байгаа. Ийм хүн байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь 5 тоо нэмчээд хэвлэхэд ийм 5 тоо гарах хэрэгтэй. Тэр маань гарч байгаа юм. Нэгдүгээр тест гэхээр бас нэг юм. За заримдаа энэ sample тестүүд өгүүлбэрэн дээр нь байсан тестүүд явуулчаад ажиглалтаа гэж жинхэнэ нөгөө 10 тест дээр алдчихад байдаг. Тэгвэл тест нөгөө яа гэсэн юу болов вэ? Клипс дээр авчирч байгаа мөр ажилладаг байна. Тийм. За ингээд энэ тестээ туршиж авч болно. Энэ дээр 3 тоо гараад байна л да. Яг 3 тоог шууд шивчихнэ. Энэ дээр хэрвээ ингээд 100 тоо мөн байсан бол баг чинь шивээ сууж явах. Тэгвэл тэгэхээр файлаар нь татаж авч байгаа. За одоо нөгөө бүх том тест гэдэг үү? Юу гэдэг вэ? 30 оны шиг. Юу юм бэ? Ինչ տարта. Атакцэн. Шударын 20 гэж хэлж байна. Полис. Оо, за. Сонсор гэж байна шүү дээ. За, энэ юу? Их хоёр тест нь
За бас юутай байна. Хидж болж байна. 8 тест болсон. 8 9 тест байсан. Тэгээд тест заахад за тест ингээд гэсэн харагдчихэв. Тэр нь эхний хоёр тестний ард цоочны зургаалгаа. Тэгэхээр яг эхний хоёр тест бол нээлттэй. Ингээд ийм оролт ороход ийм гаралт гарах хэрэгтэй байсан гэдэг нь гарч байна. Хоёр дахь нь ч гэсэн одоо нэг тест нэг ч гэсэн гарч байгаа. Тэрнээс цаашаа тестүүдээ нууцсан. Эхлэл чухал тестүүд гэдэг нууцсан юм байна. Өч нөгөө л хоёр тест шүү дээ. Эндээс бас нахгүй. Тэр энэ дээр бас нөгөө нэг юм харагддаг. Хэрвээ яа гэвэл энэ их гоё тест нь авъя гэвэл unlock хийе гэвэл 5 хакуу гэдэг нэг байна шүү дээ. Энэ илүү. Энэ шиг бата. Point юм шүү дээ. За тийм. Тэгэхээр яг та нар нөгөө бодож болохгүй бодолт руу нь харж болно. Эсвэл яан маань гэдэг зөндөө боломжууд байна. Гол нь яг нөгөө энэ чинь хичнээн ч бодсон тийм. Биднэртэй адилхан боцлоо гэсэн. Тэгэхээр биднэртэй зэрэгцээд 5 он болчихж байна. Яах вэ гэсэн. Бодоод явбал яг адилхан ажилд орж болох нэ гэсэн биднэртэй адилхан. За тэгээд 50-аас илүү болж 50. За нэг болгоны бүр харчээ энийг бодоод үзээрэй. Тэгээд ерөнхийдөө